Цагаан сарын баяр удахгүй болох гэж байгаа учраас энэ жил дотоодын үйлдвэрлэгчид малчтынхаа үйлдвэрлэсэн цагаан эдэг худалдан авах уриалга гаргаж байна. Энэ үднээс Архангай аймгийн 10 сумын малчид үйлдвэрлэсэн цагаан эдэг хотын иргэдэд борлуулах үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. За монголчууд сар шинийн баяраар гадны бараа бүтээгдэхүүн худалдаа авах бас дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжих эх оронч сэтгэлгээ гаргаж эдийн засгаа сайжруулах уриалгууд гарч байгаа. Энэ ч үднээс Архангай аймгийн 10 гаруй сумын малчид үйлдвэрлэсэн цагаан эдэгээ иргэдэд борлуулах үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Сар шинийн баяр болох гэж байна. Манай нийслэлийн иргэд сар шинийн баяраараа эдээ тавгаа засаж энэ сайхан цагаан эдэгээ хоол хүнсэндээ хэрэглэж энэ өвлийн хатуу жаврыг одоо бас энэ сайхан цагаан эдээнийхээ хишиг буйнаар одоо сайхан өнтөөд авдаг юм уламжилтаа ардсан. Тэгээ цагаан эдээ бол одоо үнэхээр одоо бидний буянт малын маань ашиг шим манай малчтын үр шимээр болсон энэ сайхан эрүүл цэвэр органик бүтээгдэхүүнээ манай ард түмэн бүгдээрээ өргөнөөрөө хэрэглэж за баярлалынхаа үйл ажиллагаанд бүр илүү их төлхөө хэрэгэлдэг гэдгийг одоо та хүмүүс мэдж байгаа. Тэгээд өмнө нь бас энэ арга хэмжээг бас цааш тогтмол зохион байгуулах за нөгөө талаас цэнгэлдээ зэвсэрлийн сургуулиудыг хангаж ажиллахаар ийм одоо хамтын ажиллагааны хүрээнд ийм ажлууд ялангуяа энэ зэвсэрлийн сургуулиудыг хангаж ажиллахаар ийм одоо хамтын ажиллагааны хүрээнд ийм ажлууд хийгдэхээр ингээд ажиллаж байна. Үзэсгэлэнт 10 гаруй нэр төрлийн Монгол цагаан эдэг тавгийн эдээ будаацсахад тохиромжтой болгосон байна. Иргэдийн хувьд дотоодын цагаан эдэгээр тавгийн ширээгээ засахаар үзэсгэлэнг сонирхож яваагаа илэрхийлж байна. Монголчууд анх хэрэгжилж ирсэн чинь одоо цагаан эдэг байхгүй. Энийг аль сайн хэрэгжилж явбал бид нар чинь өвчөө уучгүй. Эрүүл мэнд сайхан байх хэрэгтэй. Ийм нөхцөлийг бүрдүүлдэг байхгүй. Бид нар чи одоо жилийн 4 үйлрэлт нь тохируулж ичсэн юм чинь шүү дээ. Одоо энэ жил бол бүр гаргуул Ер нь энэ худалдаа эрхлэгчид үйлдвэрлэгчдэд ямар ач холбогдолтой гэж харж байна. Ойнод ач холбогдолтой одоо энэ бидэн ч гэсэн ач холбогдолтой байна шүү дээ. Тийм ээ энэ дээрээд ингээд юм ингээд зараа чөлөөтэй ингээд аавн яг хөдөөний хурдан зэрэг илүү айтайхан санагддгийн. Тэгээ эндээсээ аваад явж гин. Өрмөө аваад арууд аваад явж гин. Сайхан малын шимийг ингээд хүмүүстээ үйлчилж гин, хүмүүсийг сайхан авж гин. Цэвэр бүтээгдэхүүн үйлчлэгээ сайхан байна уу? Иймэрхүү одоо ийм үзэсгэлэн худалдаа ер нь энэ худалдаа эрхлэгчид үйлдвэрлэгчдэд ямар ач холбогдолтой гэж харж байна. Ойнод ач холбогдолтой одоо энэ бидэн ч гэсэн ач холбогдолтой байна шүү дээ. Тийм ээ энэ дээрээд ингээд юм ингээд зараа чөлөөтэй ингээд суугаад зараад ингээд зогсоод талбай малбай зохицуулаад өгж байгаа нуудад баяртай байна. Энэ хүүхдүүдийн ингээд өөрч ингээд 100 цагаа хийж байгаа эдэг ингээд үйлдвэр зохион байгуулад ингээд сайхан гаргаж барина гэдэг чинь одоо сайхан цагаан эдэг гэдэг бол тэр чигтээ хүний эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмийг агуулсан органик бүтээгдэхүүн байдаг. Тиймээс гадны бүтээгдэхүүн бус их орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс сонгож сар шинийн баяраа тэмдэглэхийг уриалж байна. Мөн монголчууд сар шинийн баяраар гадны улсаас зөвхөн чихэр гэхэд 50 сая Америк долларын худалдаа авалт хийдэг байна.